Өдрийн минь энэ видео хичээлээр тухайн семестрийн хичээл сонгох хичээлийн хуваарийг яаж үүсгэх баг зэрэг тайлбар тавьсан. Хамгийн түрүүнд нэвтрэх удаас өөрийнхөө оюутны код тэгээд сургалтын албанаас хичээл сонголтыг нээсэн тохиолдолд энэ хамгийн дээд хичээл сонголт гэсэн меню шинээр харагдах болно. Энэ үүнийг тайлбарлахаас өмнө сургалтын төлөвлөгөөг сургууль хичээл сонгоход хэрэг болох дүрм журмыг нь тайлбарлая. Тэгэхээр энэ хуудсан дээрээс бүх үзэх хичээлүүд жагсаалттай байгаа. Ерөнхий суурь, мэрэгжлийн суурь, тэгээд мэрэгжүүлэх гэсэн 3 гол категорид байгаа бол энд ерөнхий суурь заавал сурах хичээлүүд, сонгож сурах хичээл гэх мэтлэн дэд зүйлтэй байгаа. Энд кредит гэсэн хэсгээр энэ дээр 32 гэдэг заавал сурах хичээлээс 32 гэдэг хийж байгаа бол эдгээр бүгдийн нэмснээр энэ хичээлүүдээс бүгд кредитүүдийн нэмснээр 32 байж заавал сурах хичээлийнхаа нөхцөл хүрэх болно. Тэгэхээр энэ сонгон сурах хичээл 12 гэжсэн тохиолдолд энэ сонгон сурах хичээлүүдээс дундаас 4 хичээлийг ямар ч байсан гэсэн энэ тань 32 хичээл гэх юм бол 3 кредиттэй хичээлээс 11-ийг 10 хичээл 3 кредиттээс үзээд 1 хичээл 2 кредиттэй үзэх гэх мэтлэн сонгож байна. Энэ өмнөх холбоо гэдэг нь бол энэ англи хэл 2 гэдгийг үзэхийн тулд заавал энэ ENG 1 гэсэн энэ хичээл буюу англи хэл 1-ийг үзчихээж англи хэл 2-ыг үзэх хэрэгтэй. Энэ ENG 211 гэдэг бизнесийн англи хэлийг үзэхийн тулд заавал ENG 112-ыг үзээд ENG 116 гэсэн хичээлүүдийг заавал үзсэн байж энэ хичээлийг сонгоно. Юу хичээл сонголтын дээр энэ хичээлүүдийг англи хэл 1-ийг үзээгүй бол англи хэл 2 ерөөсө харагдахгүй. Энэ англи хэл 2 болон ENG 116-ыг үзээгүй бол бизнесийн англи хэл гэсэн хичээл сонголт маягаар ерөөсө харагдахгүй гэх мэт жишээ. Энэ хуудсыг хэрвээ хэвлэж авмаар байгаа бол энэ print report гэдэг зүйлийг дараад авч болно. Эсвэл зөвхөн тухайн нүүрийг авмаар байгаа бол энэ зүйлийг авч болно. Харин хэвлэхийн оронд өөрийнхөө компьютер дээр зүгээр хадгалаад мэйлээр явуулах юм гэх мэтлэн өөр юм бодож байгаа бол энэ хонос форматаа сонгож PDF-ээр сонгож хадгалах юм бол ингээд хадгалж болно. Сургуулийн төлөвлөгөөд PDF гэдэг PDF файлаар үүсгэж болно. Бас энийг Excel-ээр үүсгэж болно. Бас мэдээж имижээр зураг маягаар компьютер руу халдах болно. Дараа нь хэвлэхээр. Тэгэхээр хичээл сонголт руугаа оръё. Энэ хичээл сонголт багуун талын бүх боломжтой хичээлүүдийг чинь гаргасан бол зүүн талаа бүх боломжтой хичээлүүдийг гаргасан бол энэ багуун талын хичээлийн хуваарийг гаргасан байгаа. 4 парт нь дээгүүрээс цагтай. Энэ 5 өдөр нь хичээлийн 5 өдөр ингээд доошоо байна. Энд сонгох бодсон өөрчлөн боломжтой байгаа бараг бүх хичээлүүд ингээд өмнө хэлсэнчлэн хэрвээ өмнөх холбоогийн хийгээгүй үзээгүй байгаа хичээл байгаа бол тэд нь бол ерөөсөө харагдах хэрэггүй. Тэгэхээр хамгийн түрүүнд нэг хичээл сонгоод үзье. Заавал сурах хичээлүүдээс англи хэл 1 гэдэг 2 групп байна гэсэн. Энэ хичээлийн аль нь сурч байна. Яг төлөвлөгөө дээр нь 30 оюутан байх хэвээр 19 оюутан бүртгэгдсэн байна гэсэн үг. Хэрвээ 30 оюутан группийн боломжтой бүх
бүрдсэн бол групп дүүрсэн буюу ингээд энэ сонгох боломжгүй байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд англи хэл нэгийг ингээд сонгочих юм бол одоо энд мегмарын 3 дугаар пар мегмар 3 пүрүү 3 баасан 3 гэсэн байгаа бол мегмарын 3 дугаар пар дээр пүрийн 3 дугаар пар дээр болон баасан 3 дугаар пар дээр хичээлүүдтэй гэсэн. Энд ингээ бүгдээдээ гарсан. Тэгээ дараа нь өөрийг энэ тухайн энэ групп хичээлийг сонгосон учраас энэ хоёр дахь группийг яаж бүрдүүл болох вэ? Тэгээ энэ ингээд боломжгүй болж байгаа. Цааш нь сонгохоор болох юм бол одоо энэ компьютерийн үндэс баг хэрэглээ гэснээр нэг хичээл сонгох боломжтой байна. Энэ хавгийн 1-р пар, баасгийн 1-р пар гэх юм бол одоо ингээд сонгох юм бол энд ингээд одоо баасанд 2 хичээлтэй 8 цагаас 9:45 орно. 12 цаг 10-аас 1 цаг 55 минутын хооронд дараагийн хичээл. Харин өөр хичээлүүдийг сонгох юм бол одоо даваагийн 1-р пар, хавгийн 1-р пар. Энд хавгийн 1-р пар дээр хичээл байгаа учраас хэрвээ сонгох юм бол одоо боломжгүй гэсэн сануулга гараад байна. Тэгэхээр аль болох энэ тасуулахгүй хичээлүүдийг сонгох хэрэгтэй болж байгаа юм. Дөрөв энийг аваад үзээд өөр мэргэжлийн суурьасаа нэг хичээл. Одоо цагаас энэ хойнуугаад цагуудын сайн харж байгаад одоо өөрийнхөө бас мэдээж өөрийнхөө хичээл суух боломжийг бас хараад энэ цагийн хуваараа